За бүх хамт ажиллаж байсан жолооч нартай автоэрээсэн байгуулагдсны Türk 100 жилийн баярын мэндийг хүргэе. Намайг Батцүрэнгийн Батнасан гэдэг. Би 2003 оны 3 онд хэдийн зэргийн тэг 245 дугаар ангид жолоочийн алуун тушаалд ажиллаж эхэлсэн. Тэгээд анх ханаадыг ороход хэлийн 1-р заставд тушаал гарч би хэлийн 1-р заставд очиж тэг 25 пца гэсэн саарл жарисыг халтан гэж ахлагчаас авч ирсэн юм аа. Тэгээд анх жарис аваад тэгээд 2024 оны 1 сар хүртэл би 1 сард ажиллаж явах хугацаанд гээтлийн ах нар болох Төмөр Баатар ах, Ботгүй ах, Алтан Гинж ах, Баатар цол ах тийм Марцингийн аав. Баатар цогт ах. Тэгээд Гэлэнкүү, тэгээд Батчулуун гэсэн хүмүүстэй би хамтран тэрвиш энэ одоо Тэнжааг Алтан хуйг Батбаяр гээд Ахмад жолооч нартай би ажиллаж байсан. Адыг орж явахдаа манай Ахмад жолооч нар бас нэг шинэ орж ирж байгаа жолооч нараа бас зайхан дэмжиж, туслаж, бас зааж зөвлөж биднийг бас ингэдэм шиг, тэгдэм шиг, ингэдэм шиг зааж сургаж ясан. Тэгээд би чинь 1-р заставд 2003 оноос 2009 оны хооронд ажилласан. Дахиад 13 оны хооронд би хэлийн 5-р заставд ажиллаж байсан. Ахлагч Батчулуун гэдэг нэг ах байсан. Түүнээс би Нойлс 45-ыг авчих. 10-50 Нойлс 45-ыг авчихсан. Тийм. Нойлс 45-ыг саарл супер жарисыг авчих. Ажиллаж ягаад би 2013 онд ангийн төвд орж ирж бай. ГАЗ 66 автомашиныг авчихлаа. Тэгээд ГАЗ 66 автомашин нэг жил өнгөрөө барьж ягаад би Хамер 3 тий? H3 гэдэг автомашиныг барьж бас усын хилд өөрөг ирсдэгшээ. Тэгээд хамгийн сүүлд нь би хэлийн 1-р заставд тусаад хомдоод үдгэнэ. Хөдөлгөөн таруу. Тийм, хөдөлгөөн таруулын Z131 автомашиныг эзэмшээд би цэргийн дэвтэрт гаргацсан. Энэ завшааныг ашиглаад одоо нийт хамт ажиллаж байсан үеийн тээвэрчд болон хэлийн зэргийн төвийн дэшнээр ангийн жолооч нартай бүгдэнд нь автоэрээс чөсснээ Türk 100 жилийн баярын мэндийг хүргье. За Монгол улсад автоэрийн салбар үүсгэсэн 100 жилийн энэ жил тохиож байгаатай холбогдуулаад Өвс аймгийн 045 дугаар ангийн үеийн жолооч нар 045 дугаар ангийн Türk 50 жилийн зориулсан ийм нэвтрүүлэгт оролцож байгаадаа төлөв их таатай байна. За намайг Цогоогийн тэрвиш гэдэг. Би энэ ангитай 2003 оноос өдөө хүртэл холбогдож байгаа. Тэгээд ажиллаж явах хугацаанд анх би 2003 онд ороод 045 дугаар ангийн жолооч алуун тушаал дээр томилогдож 0597 гэдэг фурган гэдэг автомашинаар анх хилчин жолооч болж байлаа. Тэрнээс хойш 22 он хүртэл тасралтгүй тээвэр хийгээд цэргийн тэтгэврт суусан. Одоо хуваарай бас машинтай л холбогдоод явж байгаа ийм л хүн байна. Янз янзын түүхэд их байна. Яг хөгжөлтөөс Монгол улсын отрядын түүхэнд байдгүй ангийн захирагчийг гүйлгээ суулгаж ирсэн хүн байна. Тэгээ баяраа хурандаа хөнгөлөг суулгаж ирсэн машинаа төлхүүлж байлаа. Айхуу тэр үедээ зам цаг гэцүү машин дээр их тааруу сэлүү ховор бүхэл юмыг аргалж явдаг байлаа. Ер нь бараг л явах гадрынхаа замын жалгад овыг тооцсон. Яаж араагаа солих уу? Тэгжэл жолооч болсон юм да. Анх тэр бурганта ямар сайндаа яг дарга өргөгч байгааг мэдэхгүйгээр л хоош эргэл заалан сууж байгаа улсуудыг хараад болов гэсэн боллоо л гэсэн харсан хажууд дарга байхгүй байсан. Баяраа туранда нөө харуулын бүрэлдэхүүн жагсаагаад өргөгчөөсийг анзаараагүй. Тийм л жолооч болж илаа. Тэгээд бас мундаг дарга л да. Намайг зөвлөлөөр их ордог байлээ. Жилийн дотор наснасаа л 21-2 удаа орсон байдэ. Тэр болгонд миний юу шиг авгаалж явсан баяраа турна. Миний хэлэх дуртай үг те төрийн үеийн даргадар намайг бол мөн чих хайрлж авгаал хүн болгосоо. Би угаасаа багасаа жоохон боловсрал юм байсан. Гэхдээ яг хөдөөний нэг л малчиг хөхөл байл. Тэгээд энэ том айлд ороод үйдүү зэрэгтэй сайхан явж байгаа. Тэгээд төрийн үе гэдэг өгөхтэй тэгээд ер нь бүхэл хөгжлийн хөдөлгөөний инээдний эзэн бараг л биел байд юм да. Тэгээд 045 дугаар ангийн нийт хамт олонд Türk 50 жилийн баярын мэнд хүргье.
өргөн голыг яргалтсан удам говийг уйддаггүй тууч улс Монголоо хөгжилд хөтлсөн учин жолооч Монголын түүхээ өнөг баяртай За би гэрэл өгтөө гамтлаг байна. 2002 оноос 2024 он тэг 245 дугаар анги, тэг 311 дугаар ангид тус ажиллаж илээ. За ажиллах хугацаанд би хөгжмийн салааны сонсогч, харуудын дарга, малын сүрээ ахлагч, нохоо хөтлөгч, автотехникийн албаны жолооч гэсэн албан тушаалуудыг ашиж байсан. 2015 оноос 2024 он жолооч албан тушаал дээр үүрэг гүйцэтгэж тэг 311 дугаар харцагаа усны став, төсийн став, гадартын став, мөн 45 дугаар өтрөөдийн 8 дугаар хөлийн ставын даргын жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд 2001-ээс 2003 оны хооронд коронагийн үеэр засгийн газраас авч хэрэгжүүлсэн инглэг тээвэргээд энэ үйл ажиллагаанд замын үдэд очиж 2 жил үүрэг гүйцэтгэж одоо том тэрэгний жолооч болсон. За одоо хүртэл одоо том тэргээ барьж байна. Сая энэ Тоосхол компани одоо шадаанч Жак маркийн автомашины жолоочоор томилогдоод сар гаруулж байна. За ингээд ангийнхаа хамт олондоо болно ахмад хэлчтэй ахмадын зөвлөлийн дарга Эрдэнэ даргадаа одоо ийм бичлэг нэвтрүүлэг эднийг өрн оролцуулж ярилцлага авч чадаад нь баярлсан талархснаа илэрхийлээд бүх Монголынхаа бүх тээвэрчдтэй жолооч нартай автотээврийн салбар үүсгэн байгуулагдсны 100 жилийн өн баярын мэндийг өөдөн дэвшүүлж алтан шар зам нь үлзийтэй байхын ерөөлийг зөвшөөрье.